За үзэгчтэй. Тоглолтын map 2 эхэлж байна. За энэ map бол цаашаа 5 дугаар сургуулийн сонгосон Inferno гэдэг map. За 5 дугаар сургуулийн бүрэлдэхүүнүүд танилцуулбал Ten, Prey, Lennon, Mary гэсэн бүрэлдэхүүн бол замын үед 1-р сургуулийн баг Suzu, Kaigos, Juju, Terra, Thunder гэсэн бүрэлдэхүүнүүд байна. За ингээд тоглолтондоо орцоо тоглож үзэн гар бууны раунд гэсэн. За зүүн рүүгээ шууд Juju гүүгээд map control аваад нэгийг нь улаалгаа шууд ичгтэй дайраад орж байгаа юм байна. За зүүн. Гэхдээ fake хийгээд байгаа юм. Тэр хооронд Агийн сайт руу Агийн шортоор Terra 2 хүнийг унгаагаад тэгэхээр том хэлсний хүнийг мэдэхгүй байгаа юм байна Prey. За Prey эндээс юу хийж чадахыг хайдуулаа харцгаая. За эхнэрийг нь амжилттай, хоёр дахь нь амжилттай, Prey, гурав дахь нь байна уу? Гурав дахь нь байхгүй. Kaigos унгаагаад. За Thunder номын санд ороод Lennon барьж авахсан боловч Lennon зөрүүлээд инста хээчод хийж байгаа юм байна. За хоёрын эсрэг 2. Мэдээ City талаас 10 улаан байгаа. Kaigos. За Kaigos гарбун дээр 3 хүнийг унгааснараа замын үед 1-р сургуулийн баг раундыг авч байгаа юм байна. За 5 дахь сургуулийн зүгээс 2 дахь раунд дээр шууд horse buy хийж байгаа юм байна. Хоёр нь юу ч гэсэн armor need. За ерөнхий зүгээр зөрчил байгаа юм байна л да баа. Нөгөө талаас бол мэдээж 3 махтай, 1 AK, 1 галилтай. За шууд зүүн рүүгээ тавуулаа шууд рашлий гэж байгаа юм байна. За хамгаалсан дээр 10. За дааш 10 маань бэлтгэлгүй байлаа. За Консын ганц хүн, Lennon ганцаархнаа. 4 үний эсрэг юу хийж яддаг. За ууж шууд Lennon барьж авсаар. Бэдэр бомтой энэхүү раунд маань баг. За Prey сууд нэг дартж байгаа юм байна. За энэ раунд юу ч гэсэн замын үед 1-р сургуулийн баг авах нь тодорхой болж байгаа юм байна. За Kaigos сүүлийн хүнийг унгааснаар тоглолтын тооны харьцаа 2-тэй. За 3 дахь раундн дээр одоо мэдээж buy раунд орж ирнэ. За 5 дахь сургуулийн багаас 2 юм, 3 MP авч байгаа. Utility-г за дундаа нэг 2-9 мохтой 3-4 флаштай л байна. Харин эсрэг талын 1-р сургууль, замын үед 1-р сургуулийн баг бол бүхэл бүтэн utility-тэй байгаа. За шууд голоо дайрсан 10. За 10 эхнийхээ унгасан. За зөрүүлээд ууж 2-ыг унгаас, сүүзүү 1-ийг унгасан. За кисээ зүүн дээр ууж бариад авч байгаа. За ийхүү зүүнний ганц кисээ үлдээд том руугаа мэдээж бомбо тавих бах. За Бэгийн саядаг сонссон баха сая. Мэдээж хүмүүстэй инфого хэлж байгаа. Тэр хооронд нь Thunder бомбо тавиад. За энэ хүнийг юу ч гэсэн сонссон юм чи унгаагаал. За тэр харсан баха. За Terra унгааснаар инхөө тоглолтын 3 дахь раундыг авч байгаа юм байна. За энэгүй тэмцээн нэг онцлогтой болж байгаа. Юу гэхээр 6-аас 10 дугаар ангийн хүүхдүүд орж байгаа. Одоо чинь 5 хүүхдүүд л ихэд 1 6 дугаар анги, 7 дугаар анги, 8, 9, 10 дугаар ангийн хүүхдүүд нэг зэрэг болоод баг болж байгаа гэж ойлгоорой хүмүүсээ. Тийм тэрүүгээр их онцлогтой тэмцээн байгаад байгаа. За тоглолтын 4-р раунд Kaigos голын тэнийг бариад авлаа. За Thunder бас тийм. За зүүн дээрээ ер нь зүүнээ контролн л гэж үзээд байгаа юм байна ерөнхий. Зүүнээ маш хурдан эзэлж байна. За зүүн дээрээ 2 тоглогч үлчээд байгаа. 3 эсрэг 5. За нээд дээр сууцуг бариад авцсан юм яа. За тэр хооронд Terra. За энэ Lennon дунах байгаа. За Lennon Terra-г бариад авсан. Kaigos тэнд. За 2 эсрэг 2. Kaigos улаан. За Lennon Thunder-ыг бариад сүүлийн тоглогч улаан. 7 амтай хүн байгаад байгаа. За энэ зүүнээс дайрахын барагс. За голын унгаагаад бас энэ хүнийг мэдэх нь сая сонссон уу? Сонссон юм байна. Нэвтгүр онцлоо. 7 амтай 2 эсрэг нэг Kaigos авчиж байгаа юм байна. Эрхэм үнд үздэг штэ. Яа, хайр раунд 5 дугаар сургуулийн баг алдлаа да. За нэг пауз авал яадаг юм бол 5 дугаар сургууль юу ч гэсэн buy раунд оруулж ирсэн. 2 MP 1 дигэлтэй.
За эсрэг талаас мэдээж 4 арк нэг снайпертай бүх utility-нүүд нь бол байгаа. Ерөнхий 1-р сургууль замын үеийн 1-р сургуулийн баг бол зүүнээ шууд очиод ерөнхий эртгэн контролчээ л гэж үзээд байна. За тэр моолоо орсон үг мэд. За. Ихний фраг амжилттай. 2 дахь таандар шууд инста хечот хийгээд. За зүүн рүүгээ шууд яваад орж байгаа юм байна. За энэ прейг сонссон баха. За тэр хооронд нь тера прейг барьж яваад. 4 эсрэг 2. За мэдээж бомба авчирч байгаа. Дахиад эрэхтэн нэг төрдгийн смоктод сэргээх байлгүй те. Бара хоёулыг нь мэдчлээ дээ. Ситгээс ирж ийн гээд. За төрдгийн смогцсон. За лен 2-ыг унгасан. 2-ын эсрэг 2 болсон. За нэгийг хар зүгээр бомба тогсон кайгоос. Консо ижлээд өгөө л гэдэг. За тера унгасаар 2-ын эсрэг нэг за лен үлдсэн. Смокороо шууд гарсан. Кайгостыг алсан чи тера зөрүүлээд трейдинг хийснээр тоглолтын тооны харьцаа 5-ыг болж байгаа юм байна. За энэхүү тэмцээнд бас MVP шагнал байгаад байгаа юм байлээ. Тэгэхээр одоо MVP хэн болох нь бас хэдүүлээ харцгаая. За тоглолтын 6 дахь раунд эхэлсэн. Ерөнхий 5 дугаар сургуулийн баг сайн 5 дугаар сургуулийн баг юу л байна л да. Жохон эко энтер хийгээ жохон utility-тэй одоо тий utility гэдэг нь одоо энэ smoke, nade, mola энтер гэдэг мэдгүй хүмүүстэй л тэднийг хэлж байгаа шүү. Тиймэрхүү за яг миний хэл заашнаар бол хог энтер л гэж ярьдаг юм. Хогийг аваад тоглолцвол бол нэг зүгээр. Тэгэхгүй ингээд ямар шид хэмгүй ингээд байгаад ахаар бас хэцүү. Аюутын зүүнээ эслээд авсан. Тэр хооронд нь таандар голоор хоёр талаа шалгаад. Ерөнхийн зүүн хоёр эслээл голдоо хоёр. За таандар шууд төрдөгтөл рүү бас пиклсэн. Голд. За лен тандрыг барьж хүү мэри ямар амар буучууж. За зүүнний хоёрыг мэри бариад бас бомб унгаасан. Гэвч Томми хоёр нь эндээ унаад хий Кайгос болон Тера. За 2-ын эсрэг 2 бомб зүүн дээр 50 секундын хугацаа үлдсэн. За мэдээж гисээ сонсож байгаа бах төрдгөр үйсэн нэг ирж ийн гээд. За шууд флаш хийж өгсөн. За Мэри их гой байралтай байгаа бустер энийг харин мэдээж шалгах нь л гэдэг байна. Мэри за ингэснээр сайн шандын 5 дугаар сургуулийн баг эхний раунд авлаа. Тоглолтын тооны харьцаа 5-1. За замын үдийн 1-р сургуулийн баг бол Шамбала 2056 академи нэрийн дор тоглолт юм байлээ. За топ фрагд бол Кайгос 10 киллтэй. Араас нь Тера 8 тавьж байгаа бол нөгөө талаас 5 дугаар сургуулийн багаас Ленин 7 фрагтай, Мэри 6 фрагтай араас нь явж байгаа юм байна. За шууд голоороо урагшлаа гээд таандар явж байгаа юм байна. За тэр он Ленин шортод пиклийг бариад голын таандрыг бариад басан Ленин. Тэр хооронд зүүнний хоёр тоглож мэдээ зүүнээ цаашаа түлхээд ууж болон Кайгос хоёр зүүнээ контролч буцах баг. За ингээд дөрүүл одоо ялч хаашаа орохоо шийдэх баг. За энэ сонсцсон прей улаагаад шууд тэрчтэй орчих гэж байгаа юм байна. За сайд нь 1 гэсэн мэдээлэлтэй. За цаана Т нэгийг амжиж ууж угнаагаад басна. Хоёр дахь нь байна уу? Хоёр дахь нь байна. Сайд нэг хүн байгааг мэдээд байгаа. Сайд нэг хүн унж болт. За сайд нэг хүн унснаар 3-9-3 бомбо тавих гэж. За энэ Ленин гадарлаж байгаа болоо гадарлахгүй болоо. Бараг гадарлаагүй. Кайгос тэр зүүн дээр тусламжийг бариад авчлаа гэсэн. Хоёр дахь нь унгаашлаа Мэриг. За тэр за Ленин сайд нэг унгаасан болж улаасан. За сүүзүү Ленин гаснаар ингэснээр 6-1-ийн харьцаатайгаар замын 1-р сургуулийн баг хэл төгс тэргүүлсэ. За нэг 5 дугаар сургууль сайн 5 дугаар сургуулийн баг одоо пауз авал бас яадаг юм бол энэ ч бас аваргын төлөө болохоор
ярилцаад үзүүл яадаг юм бол. Одоо ингээл шууд дандаа нэг эко энтер хийхгүй байлчаад байна. Уул нь эко энтер хийгээд тийм ээ снайпер одоо юу гэдэг гой хогнууттай эхлүүлэх зүгээр. Замын үед 1-р сургуулийн баг бол ерөөсөө бананыг бол ерөөсөө бүтэн контрол шууд л очоод эзэлчээд байна. Цаашаа 5-р сургуулийн баг гэсэн зүгээр өгчөөд байна. Уул нь зүүнээ за энэ сонссон баха. Саяны бүүстэг. Кайгос голоор гар Ленин аарчаар 2-ыг унгаагаад. За 4-9-3. За ийм раундуудаа л авмаар. Бүүстийг мэдсэн баха. Одоо ойлгомжтой нөгөө хүн доор нь байгаа. Ороод аалгүй. За таандар тэр хооронд нь зүүнний 2-ыг унгаагаад. За бомбо юу ч гэсэн авч байгаа юм байна. За таандрыг бариад авсан. За таандар эндээс юу юм? За өсрөөд гарсан. Смок байна уу? Смок байхгүй. За шууд пиклэх баха цуг. А пиклэх шүү өсрөөд орж ирж юм. За. За инфон ирсэн. За 2-ын эсрэг 2. Лэн нэгэ ард байгаа хүнийг шууд инста хийж чаддаг гэдэг юм байна та нарыг. За Тера юу хийж чаддаг бүгд харцгаа. Сүүлийн нь улаан хүн байгаа. За их 2-ын эсрэг нэг раунд авснаар замын 1-р сургуулийн баг 7-1 ярьдаг бас. За тоглолтын 9 раунд нэг пауз авч үзүүл яадаг юм бол гэсэн бодлоо хэвлэн. Лэн маань үргэ алаал хөв байна. Багаараа л жиг тул сайн тоглох хэрэгтэй байна. За ингээл дахиад Смог молын энэ дотуул гарч ин да. За шууд голоор нэг уруудсан. 4 нөмөр Мэри нэг сонсоод байгаа. Сонссон, явуулсан. Голын таандрыг бариад авсан. За зүүн дээр 3 тоглож терророос контролж байгаа бол том дээр Тера нэмэлтээр удаан яваад байгаа. Аюулгүй зүүнээс л одоо сүлдээ зүүнээ алдаад байгаа болохоор шууд зүүн дээр 3 ихэлж байгаа юм байна. Зүүн дээр 3 ихлээ томдоо 2 авъя гэдэг. За тэгвэл замын 1-р сургуулийн баг юу их нэгдүүлээ харцгаа мэдээж бомба аваад хөлөт 1 минут байгаа болохоор. За тэр прийг харсан. За юу ч 2-ын мэдээл конс нэг харанхуу нэг нэгийн дээр байгаа нэг гэсэн мэдэхгүй байгаад байгаа. За ер нь зүүн орёо л гэж яах шиг мэдээж. За төрдгөөс нэг пик гэсэн. За томоо л ерөнхий л өгчөөд байгаа юм байна. За бомбтой тоглож голоор. Эхнийх нь унгаасан, Мэрийг унгаагаад авсан. За том дээр ганцхан хүн байгаа. Дуул нь яваад орвол шорт одоо ингээд шорт талаа хийсэл цаатлал руу бомбо тавьчихвол раунд авахд 2 дахь унаас Ленин бариад авлаа. За энэ хооронд ууж ууж номын сангуунийг бариад авах гэсэн барьж авч чадсангүй. За Кайгос юу хийж чадах нийлүүлээ. За тэн ямар амар буутчваа. За инхүү 7-2 5-р сургуулийн баг. Сайшин 5-р сургуулийн баг 2 дахь раунд авлаа. За пауз орж ирсэн. Пауз орж ирсэн. За тэ фрагуудыг Кайгос 14 фраг. Тера 11 фрагтай байгаа байна. За нөгөө талаас Ленин 13. Тэн Мэри 2 7 фрагтай явж байгаа юм байна. За үлдсэн тоглогч нар тэгээд 3-4 киллтэй дагаад байгаа байна. За паузын хугацаа дууссан. Сайн мэдээ зам 5-р сургуулийн баг пауз авсан. Замын үед авсан уу? За тоглолтын 10-р раунд. Хэлсэн. Шо форс бай хийж байгаа юм замын 1-р сургуулийн багаас 4 тэктэй 1 АК-тай. Айсан зүүнээ эзэлдгээрээ эзэлчихэж байгаа. За ингээд зүүнээ түлхчихэж байгаа. Эзэлгээр бол. Оо Кайгос бүр агийн шортоор шууд гүгээд ороод ирлээ. За нэмэлтийг онсон мэдсэн. Сайт нэг. За энэ 2 хүний оо жужуудын смокер нэг үнэс. За Кайгос сайт үнийг мэдж байгаа. Мэри
За Мэри унгасан. За нэгийн эсрэг нэг. За та нар зүүн төрдгөөс нэр. Тэр он Мэри хайчих нь. За энэ чих чухал раунд да. Энийг авчвал 7-5 бас болов болохгүй л энэ. Шо бомбыг хайчих юм бол яагаад тийш явж бомб нь уулын шортд. За ингэж явж байгаа. Яг л таймыг тааруулж бас. За таандар хайсаар. Бүр зүүнээрээ тойроо явчаад бас л сэтгэж байна. За таандар бомба авсан. Агийн сайтанд орсон. Нэг догсон. За одоо тавилаад. Шортод байгаа л гэж бодоод ах шиг байна ерөнхий. За маш зүг байрлалд орсон доо. Нэгийн эсрэг. Мэри. Яг шалгах нь. За Мэри авснаар тоглолтын тооны харьцаа 7-3 болж байгаа. Бүр бороос унаа зүүн рүү тойроод бас майнд гейм сайтай өгдөө шүү. За сайшин 5 дугаар сургуулийн баг тоглолтондоо эргэж орж ирсэн. За замын 1-р сургуулийн баг бол угаасаа үлцэн 2 раундаа бол баялаа дуусгая гэж бодож байгаа юм байна. Энэ бол баялж буцаагаад за эко хагсалж байгаа юм байна. За шууд за зүүнний 2. За ерөнхий айл нь жоохон удахаар зүүн мөн одоо эслэхээ болоод жоохон удаад эхэлж байна. За Кайгост голоо эхнийх нь one tap хийсэн, хоёр дахь нь байна уу? Хоёр дахь нь за тэн зөрүүлээ трейдинг хийсэн. Энэ хон Ленин баг төсөөлөхгүй баха. За Ленин ийм аваад шууд хоошоо хурсан. За тэн тэрэг барьж Ленин тэр үед гол таандрыг бариад авч байна. За 4 эсрэг 2. Сүүз бол ууж унаар юу ихийг харцгаая. За хоёулаа голоор орсон. За нэгэн төрдөгл рүү гүйсэн. Тэн ихний шотаа алдсан. За төрдөгл байгаа хүн гээд мэдж байгаа. Сүүз. Тэнийг бариад авсан. За ситигээс 2 хүн ротейтэнд ороод ирсэн. За энэхүү 4 дахь раундыг авч байгаа юм байна. Ленин сүүзэг унгааснаа. За одоо нэг раунд авах 7-5. За тав ихний агсын сүүлийн раунд эхэлж байна. За энэ раунд маш чухал байгаад байгаа. За нэг юм смок. Шууд бананы смок гэж байгаа юм байна. Наан задардаг. За гол тэн пиклэгчээ цайраад буцсан. Шууд таандар ороод ирж байгаа юм байна. Зүүн дээр 3 гэдгийг мэдэхгүй байгаа. Шууд тэжтэй ороод орох гээд байгаа юм шүү. Бомбтойгоо. Үгүй юм шиг. Смоктой тогтооч тоо. Юу болоод байна? Сайтанда бол 3 байх ямар шаардлагагүй байгаа. Аюу ч гэсэн сонс нөгөө бүүстэй хийсээр сая сонссон байж магадгүй даа. За шууд зүүнрүүгээ орч ийл гэж байгаа юм байна. За эхнийхийг Кайгос унгаасан, хоёр дахь нь байна уу? Гурвалжин мэдээ сонссон юм байна. За Прейг барьж авснаар. За энэ Ситигээс үлцэн 2 тоглолч ротейт хийж байгаа юм байна. За 4 эсрэг 2. За ард нь сууз уу? Араас нэг шот алдаад сая бол буудахгүй явж байгаа араас нь алж. За Ленин сүүзэг бариад авсан. 3 эсрэг 2 үлдсэн. За цаг яваад байгаа. Гэлцэхгүй бол. Ситигээс нэг хүн гарч ирж байгаа. За Тэнийг барьж авсан. За сүүлийн Ситиг.
За энэ ихний хагас 8-4 харьцаатай. Замын үед 1-р сургууль. Шамбала 2056 академийн багийнхан дамгааллаар сольж байна. За энэ гашуун дуртахад цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон Дорногов аймгийн засаг даргын хамгийн газар мэдээлгүүртэй хамтран энэхүү цагаан тэмцээний зохион байгуулж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. За пауз авсан. Гарбууны тактика ярьж байгаа юм болов эсвэл ямар нэгэн техникийн садал гарч байгааг л л та. За дугаал авч ирснэ болоод. За терророос бол нэг смок, нэг хоёр смок, нэг молтой. Мэдээж нэг оролт хийх гэж байгаа шиг байна. Хаашаа орох нийлүүлээд. За тоглолтын 2 дугаар хагас эхэлсэн. Хэрвээ замын үед 1-р сурвал энэ мапыг хожвол аваргын бууслыг хангана. Цаашаа тожвол 3 дахь мап Decider match буюу Ancient гэдэг маптай тоглох байгаа. За гарбууны раунд эхлээд аюулсан гол руугаа 3-4 яваад бомбонд second mid буюу second mid. За шууд зүүнээс смоктоод. Дуалиста шууд үлчиж байгаа юм байна. Зүүнний гадаа дөрвөн тоглогч нэмэлтээ тэр бомб нь нэмэлтээ тэр мэри бомбтойгоо баригдчихлаа. Одоо мэдээж бомб руу явахаас өөр аргагүй боллоо. За лээ ууж шууд смокер дайраад за хоёр хүний мэдээлэл хэлсэн. За зүүн хоёрыг унгаагаад авсан. За 3-3. Тэра Тэнийг бариад авсан. 3-2. За энэ доор нь яваад байгааг мэдж байгаа суу. Сонсцсон байгаа. За гэсэн бариад өсө борын тоглогч сонссон байх хэвээр. Бомбо юуч гэсэн авсан. Голоор нэг орж байгааг сонссон. Ленин эргээд хараад хээчөө тэгээ. За зүүнний хүн гэдгийг мэдж байгаа. Газ бомбо тавиад сонссон баха. Шортоос ирж нэг сонссон. За нэгийн эсрэг нэг. Тэра Ленин нэгийн эсрэг нэг хээчод хийснээр 9-4 болгож байгаа юм байна. Аварга авахд ойртоод байна. За 5 дахь сайршин 5 дахь сургуулийн зүгээс Force Buy орж ирэх үү. За ерөнхий зөвөр нэг нь баялчж байгаа юм байна. Үлдсэн дөрөв нь ерөнхий хагасчж байгаа юм биш үү? За зүүнний тоглогч нар бол гол нэгийг шууд хээчод Ленин бариад авлаа. Таандар за голоор смокон тэр Мэри суугаад ороод байгаа кисэдийн зүүнний хоёрыг унгаагаад дайс хоёрыг унгаачлаа. Тэр төрдөг талаар нэг хулгай орсон байгаа шүү дээ Мэри. За Мэри инфого байсан баг Ситигээс нэг гээд баларчлаа. Бомб тавьгаа болоо шууд инстакэл хийсэн. За сүүзэ тэр орон трийг барьж яваад. Банан болон төрдөг талаас ретек хийх нь байна. Энийг авчвал маш хэрэгтэй раунд байгаа. Ой, за байж байгаарай. За нэгийг утгалаад алга болоод өглөө. За ийхүү Мэри нэгийг хутглаа нөгөөтг нь алснаар тоглолтын дооны хязгаа 9-5 тоглолтондоо эргэж орсон байгаа. За юуч нэг аваргын төлөө тоглолт ийм байх байлгүй дээ нэг хотго шивэг орж ирдэг тийм ээ. Улам тоглолтыг гой сонирхолтой болгож байна. Мэдээж хотглуулсан хүн бол мэдээж жоо ууртай байдаг. За тоглолтын 15 дахь раунд эхэлж байгаа. Шууд замын үед 1-р сургуулийн багаас шууд Force Buy хийчихэж байгаа юм байна. За шууд голоор биглээд унаад өгсөн Ленин таандэр байраад авсан. За энэ сонссон смогноо. За ууж тэнийг барьж ав. Том дээр ганцхан байгаад байгаа 4 нөм Тэра. За хүмүүст инфо өгж байгаа шортоор орж ийн гээд. За Тэра юу хийж чадах нь? Дээрээс нь нэг мигийн унгаахгүй бол За сайт нууга бомбо тавьчихж байгаа юм байна.
За сайтны үнтэй дүүлдээд байгаа. Тера. За Терексыг унгасан. За Прейг сонссон баг. Гараад шууд буудах баг зүг. Тэр Прей ямар гоё буудчихва. За 4-9 ууж үжиг. За 4-9 Ленин ууж үжиг байж байна. За 9-6. За тоглолт ойртоод байгаа. Одоо замын өдөртөө сургуулиас эко орж ирнэ. Ууж үжиг шүү бай хийх тийм баха эко хагаслах баха. Раунда бодоод. За энэ темперээ яваад бол 3 дахь мap бас үзэх боломжос гарах гал шүү хүмүүсээ. За юу ч гэсэн Саншин 5 дугаар сургуулийн хувьд utility дүүрэн. За одоо хаашаа орох нь зүүн дээр ганцхан авчиж байгаа юм байна. Том дээрээ 4 стакталж байгаа юм байна. Шууд нэмэл дээрээ шууд нэг айпсараа дайрч юм хайгус. За зүүнээс олж ууж нэгээ харж байгаа. Энэ раундаа л авах хэрэгтэй. Энэний дараагийн сайн шинд авчих юм бол бас 9-9 болж ойртох гээд байгаа. Тэр гол пиклээд. За энэ хүн их юм хийж. За борыг харцсан баха. Преминдээ буугаар яана. За юу ч гэсэн Кайгостын байраад авлаа. За шууд томрогоо гүйчий гэж байгаа юм байна. Тоглолт бас маш гоё болоод байна. Сүлдэг тал нэг гэсэн инфо өгсөн мэрэ. Сайтаа шалгаад бомбо тавина. За бомбо сайтын мохор тавьсан. За шортос нэг тоглож орж байгаа. За шортын тоглож шиг мэрэ барьж авч байна. За ингэснээр таандар ганцаараа номын сан. За их 9 долоогийн харьцаатай. Хамгийн чухал раунд одоо эхлэх гэж байна. Хоёр талаасаа бай раунд орж ирнэ. Мэдээ замын үед нэгдүгээр сургуулийн зүгээс бол мөнгө муутай ганц хоёр смок аваад тийм ээ. Мооло энтер авахгүй тоглох юм байна. За энэ раунд маш чухал раунд. Биднээс 3 дахь мапыг үзчихмээр л гал гарсан тоглолт. За аваргын төлөө юм чинь тийм ээ. За гол руу нээд хийсэн өндөр дэмж Ленинд баг хамгийн өндөр дэмжээр нээд нь орчлоо. 42 хувийн цустай. За ерөнхий бол зүүнээ хижил ер нь смокцсон болохоор өгсөж байгаа маань. За энд 10. Флик алдсан. За энд юу болоод нэвтбуудчул яадаг юм болоо. Араас мэр орж ирсэн. Мэрэ бас заваа юм бодцсон явж исэн байж магадгүй шүү. Хотог. За мэрэ тэр чигтээ нэмэлтээр шийвлээд явсан. За таандрыг бар төсөөлж ийн төсөөлөхгүй. Таандар фокуслаагүй байлаа. За энэ ороод унгаач бол за Кайгос юусэн томын тусламжаар ирсэн том эсрүүгээ шууд яваад орсон 55% HP-тэй. За зүүнээ ганц ууж авчиж байгаа юм байна. Том дээрээ 2. За нэмэлтээр сонссон. Энэ том эсний үнийг сонсож явах хэрэгтэй да. Кайгос нэгтгэн унгаас сүүзүү тэр орнд Прейг бариад авсан. 3 эсрэг 2. Бомб буцаахгүйгээ бууз бомб унчлаа. За 10. Одоо сейвлэх баха. 20 амттай болоход сейвсэн дээр баг. За энэ раунд замын үед нэгдүгээр сургуулийн раунд болох тодорхой болж байгаа юм байна. Ингэснээр 17. Тэн өөрөө сейвсэн дээр баг. За аюуч нэг юм бариад авлаа ууж үжиг. Сүүж сонсохгүй байна уу? Яваад өгсөн. За. Террорын үед бол мөнгөтэй олон раунд хараалж авсан болохоор за аюусан пауз авсныг ярилцаад үзье гэж байгаа юм шиг байна. Сая бол хүний давуутай байсан тэгээд гээс унчлаа бол 4-3 нэг хүний зүйтэй байсан. За яалагч тодорхойд замын үед нэгдүгээр сургууль 3 раунд авал авраг болох гээд байдаг. Саншин 5 дугаар сургууль 6 раунд авал 3 дахь мап уу эншинд гарах гээд байдаг.
Хайрсан тоглолтын 18 дахь раунд эхэлсэн. Юу хийгээд л харцгаа. За яг 3-2-ороо л явчихж байгаа юм. Зүүн рүүгээ Кайгус бол ууж уужунаар яваад том дээр шууд шортоос 2 их ч. За зүүнийг хүчтэй эзэлж байна. За нээд гоё юм шиг. Өө энэ таан дээр зүр голоор дээрээ Т1 бариад авсан. Мөрхтгөрөө бүр яваад орчлоо. За энэ хүний удаа хайгаад явна да. За шууд зүүн рүүгээ 3 тоглогч үүж гэсэн очиж эзэлсэн. За энэ Мэри энэ хоёр таарах галэн да. Тэр хооронд шууд зүүн рүүгээ орчихгээд. Мэри бол хүмүүстэйгээ нийлцсэн бол. За зүүн дээр хоёр хүний өөдөөс нэг one tap хийшлээ. Кайгос сэтгээс гарч ирээд хоёр дахь нь амжилттай. За Мэри энд сүнстэй байлцаар. Нөгөө хүн яваад өгсөө Мэри минь. За 4 эсрэг 1. Бом зүүн дээр унтсан. За нэг нь амжилт 2 тань байна уу? 2 тань. За 2 тань байж. За энэ таандар Мэриг унагаасаар 11-7. Цаашаа 5 дугаар сургуулийн хувьд за яг нэг бай бол хийчих юм байна. За тоглолтын 19 дэх раунд эхлэж байна. За топ фрагераар бол Кайгус 25 фрагт, араас нь Тера 18. Оожожо 11, таандар 10, сүүцүү 6 гэсэн. За голыг шууд бий гэсэн лээ нэ. За харин зам сайшин 5 дугаар сургуулиас Лена 24 фрагтай, Мэри 18 фрагтай. Тэн 13 фрагтай. Прей 5 фрагтай, Ксей 8 фрагтай явж байгаа байна. За гол Тера нэг оногдоол авч байна. Мэри улаацсан юм байна. Яадаг флашн цайруулж байгаа. Алдсан флаш нэргэж яваагаа цайруулчлаа. За энэ хооронд При нэмэлтийн айпсаар яваад. За сүүзүүт одоо нүүр тулгандаа. За сүүзүү за нэмэлтээ смогтоод авч байгаа. Маш зөв. Таймingтай смогтлоо. Зүүнээ эзэлсэн болохоор одоо ингэ томдоо анхаарад дээр бүр тулцсан юм байна. Нэгийгээ ууж ууж үсрээд нөгөөх нь ноголомд орсон. Хайпсар шууд үсрээд ороод ирсэн. Үсөө зүү. Тэр нэмсэн байна. За Ленэнд энд хоёрыг барьж яваад. За 3-9 хоёр Томас. За Мэри Кайгостыг бариад ирсэн. За сүүлийн тоглогч зүүнний хүн гэдгийг мэдж байгаа. 3-9-ийг нэг ууж ууж. Мэри улаан амтай. Хайпс дээр юм. За Сэлсэн дээр бах та. Диффузаас ээ. За Мэри бариад авсан. За их 11-8 болж байгаа юм байна. Саашанд 5 дугаар сургуулийн баг 8 дахь раунд өөр юм болсноор тоглолтонд ороод ойрхон ороод ирлээ. Сая Ленэн хаана 2 хүн унгач уусыг спикер харж чадсангүй. Таксей дэлбэрээд унтж байгаа байна. За 1-р замын 1-р сургуулийн баг энэ раунд байлах боломжтой байна. Зүүн дээрээ мэдээж эсэ үлдээд том дээрээ 4 мөрөд болов л дээ. За мэдээж 1-р сургуулийн баг сая тайм аут авсан байх. Раунд ойртод ирсэн болохоор. За хоёр талд 26 фракт хоёр тоглогч байна. Нэг нь Кайгос, нөгөөх нь Ленэн. За энэ раунд дээр Сити талаас юу гэнэ? Түл харцгаая. Хашаа зүүн рүүгээ хоёр явж яг дефолтоор л эхэлж байгаа юм байна. Кайгос эхний пикийг хийх баха.
Зүүн дээр. За шууд юусэн зүүн дээр гарч иж байгаагаа молоодсон. Флашсан. Ямар гоё флаш вэ? Гоёгоод орол Мэри гоё байна да Мэри. Улаан унгаж байгаа. За зүүн хоёрыг унгаснаар 5-9-3 болсон. Теракси бэрээд авсан. Яа дэрэс мөнгөд 3-9-3 болсон тэрэ бомб хаана вэ? 3-9-2 болсон маа. За Мэри. За сүүлийн хоёулаа снайпертай байгаа юм байна. За гоё молоо шидсэн. Мэригийн тера бариад авсан. Тэн снайпертай. За бүр смоктод. За тэн энийг авчулч маш чухал раунд аванда. Сая тэ бомбо тавихгүй яг яагаад ингэ унцгаач. Ингэж бүүсмс тэгээд бас гоё байна да. Түүнэр. Сэвэлж байгаа юм бах та. Тийм байна. За энэ матч поинтыг замын үд нэгдүгээр сургуулийн баг авч байгаа юм байна. Одоо ганцхан раундаа бол нэгдүгээр сургуулийн баг авраг болох нэ. За энэ тоглолтын тооны харьцаа 12-8. За мэдээж сайн 5 дахь сургуулийн үед мөнгөний хувьд муу. Тэгэхээр нэг Тэг импи энэ авах бах. За юу ч нэг АК гарсан. 2 мактен гарч ирсэн. 3 мактен, 1 дигэлтэй гарч иж байгаа юм байна. За шууд зүүнээс бананы смок хийсэн. За гол руугаа нээдлээ шууд тэр чигтээ орё гэж байгаа юм болоо. Моол одоо тогтооцсон голын 3-ыг. Шууд нэмэлтээр Мэри буудаалах шиг байна. За яас 3-2-оор яг авсан байгаа. Замын үед нэгдүгээр сургуулийн баг. Энэ раундыг авчвал авраг болох гэдэг. Гол 2-1 гарсан. За тэн шууд тэрэг бариад авсан төрдөгдөл. За тэн дахиад та нарыг бариад авсан. Зөрүүлээд. Кайгос Томми зүүн Арч 2-ыг унгаачлаа. За ганцхан хүн үлдсэн Мэри. Голоосоо ирж байгаа. Авраг авахд ганцхан хил дут байгаад байна. За Мэрийг сонссон. За ийхүү. Сүүзэг унгасаар 13-8 явцаатай. Замын үед нэгдүгээр сургуулийн баг. Энэ тэмцээний аваргаар шалгарч байгаа юм байна. За энэ дүүнэртэй. Шин 5 дахь сургуулийн бас дүүнэртэй баяр хүргэе. Нийт тэмцээнд оролцсон бас хүмүүс дүүнэртэй баяр хүргэе. Зохион байгуулсан цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дорнов аймгийн засаг даргын тамгын газар бас ивент хэвчээр Үнтэл гүрэн Дэса одож баярлалаа. Ийм сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа. Та бүгд цаашлах нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Дүүнэрийн бас e-спортын замналт нь бүгдэнд нь амжилт хүсье. Тамирчин e-спортын мэргэжлийн тамирчин болох нь болоод тийм ээ. Дур сонирхлоо хөөгөөд гоё хилдээд боломжгүй юм байна. Цахим Дорноговь нэн дэргүүнд цахимаар үндэсний хөдөлгөөний энэ удаагийн тэмцээнд дэргүүн байр эзэлсэн шилдэгүүдийг та бүхэндээ зарлах болжээ. Нэгдүгээр байр 8 багийн дотроос бүх шатыг туулж финал хүртэл нэг ч удаа алдалгүй аймгийн шилдэг гэдгээр нотолсон баг бол Замын үүд 1-р сургууль Blue Sky Шамбала 2056 Академи. Та нар зөвхөн CS2 авьяастай залуус биш. Дарамтын дор доктортой байх ялалтад
итгэн зорих чадвартай баг гэдгээ энэ тэмцээнээр нотлоо. Замын үдсэм Шамбала 2056 академийн нэрийг Дорногов аймаг дээр тунхагласан энэ ялалт та нарыг байлаа. Оюун цааш шин төгс, төвшин тулга, инг төгс, лавхунараас бага бүрдүүлсэн Шамбала 2056 Блускай багийн тамирчтан амжилт хүсье баяр хүргэе. Бүгдээрээ аз жаргалтайгаар, бохирхалтайгаар энэ цаг мөчийн дор e-спортын тэмцээнд амжилт гаргаж төрүүлсэн Блускай Шамбала 2056 багийнхаа тамирчдаа талархал дэвшүүлж аваргын цомыг өргөх мөчийг хамтдаа угтаа авцгаая. Энэхүү аваргын цом шагнал хүндэтгэл бүгдийг Блускай Шамбала 2056 академийн багт зориулж байна. Бүгдээрээ халуун алгадч дээр бидэг барьцгаая. Шамбала хүн төрлөختийг байлдан дагуулж байгаа Монгол Залуу улсын үргэлжлэл залгамжтай болсон ирээдүйн дэлхийн шилдэгүүдтэй Дорноговын шилдэгүүдтэй Шамбала 2056 Блускай багийн тамирчдаа амжилт хүсье. Энэ цаг мөчийн дор энэхүү бахархал тайзан дээр сомоо өргөн зогсож байгаа Блускай багийн тамирчдаа баярлалаа. Одоо би тавгдынхаа өмнө финал төрж авраг багтай нүүр тулан тэмцсэн баг. Сайн шанцсан 5 дугаар сургуулийн Адар Зүү багийг тавцсан дээр гарч ихийг өрж байна. Та нарыг финал харахад нэг л зүйл тод харагдаж байлаа. Ялах хүсэл, зогсохгүй тэмцэх зориг. Мөнгөний медаль бол ичгүүр биш. Энэ бол та бүхний ирээдүйн амлалт, та нарын аялал дөнгөж эхэлж байна. Адар Зүү багийн тамирчдаа амжилт хүсье. Сайн заяа, болд эрдэн, өн болд, Сумья Базар, Үлзийт нараас бага бүрдүүлсэн сайн шанс сумын 5 дугаар сургуулийн Адар Зүү багийн тамирчдаа амжилт хүсье, талархал дэвшүүлье. Баяр хүргэе гайхалтай цаг мөчийг хамтаа олзж байгаа. Хамтаа бүтээлсэн залуустай маш их баярлалаа. Та нар өнөөдрийн өрсөлдсөн 8 багаас шилдэгийн төлөө өрсөлдсөн шилдэгүүд байлаа. Бүгдээр амжилт хүсье алга дэшээ. Цахим Дорногов өдөрлөг цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөний зохион байгуулж байгаа баг өрөлтгөнд талархал дэвшүүлж e-спортын тэмцээнд 3 дугаар байр шалгарсан багийг тайзнаа магтан дуудъя. Сайн шанцум 1-р сургуулийн Левишн баг тавцсан дээр гарч ихийг өрж байна. Та нар тэмцээний хамгийн хүнд замыг туулж 3 дахь хүч хүчтэй тэмцэл хийсэн. Тэвчээр зориг хоёрыг хослуулсан тоглолт нь бахархуулан байлаа. Энэ бол та нарын минь анхны алхам юм шүү. Левишн багийн тамирчдаа амжилт хүсье. Ариг
Бэлгүүн амар уйсгалан цэлмөн цолмон нараас бага бүрдүүлсэн Левишн багийн тамирчид энэ удаагийн тэмцээний шилдэгүүдийн эгнэнд багтаж инхүү алдрын тавцсан дээр зогсож байна. Бүгдээр халуун баярыг талархал өвшүүлээ. Алт мөн хүрэл медалийн бос тагсан багууд хамтдаа зураг авахулаад тайцыг чөлөөлнө. Гурван багийн хамт шагнал гадуур хүмүүстэйгээ бөөндө зураг авахулъя. За багуугаараа зогсоод гурван багийн бүгдээрээ урагшаар зураг авахулъя. Загин дорногой өдөрлөг. Загмаар нэн тэргүүнд үндэсний хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан бүх хүмүүстээ маш баярлалаа. E-спортын төрөлд амжилт гаргаж алдар хүндэтгэлийн эзэд болсон ирээдүйн Монголын шилдэгүүд дэлхийн шилдэгүүдэд бүгдээрээ алга талчдаар бидэг барьцгаая. Тусгай байрыг сайн шин сумын 3 дугаар сургуулийн Enjoyers багийн хамт олон эзэлсэн байна. Enjoyers багийн хамт олон батламж өргөмж талархлаа. Гадаж явна уу? За, байр эзэлсэн багууд доошо бууж байраа эзлээрэй. Шагнал гадуулж байгаа хүмүүс маань тайсан дээр байж байгаарай. Энэ удаагийн тэмцээний тусгай байрын бослыг хангасан сайн шин сумын 3 дугаар сургууль Enjoyers багийн төлөөллийг гарч иж талархал хүндэтгэл авахыг үрж байна. Enjoyers багийн төлөөл гарч иж талархал хүндэтгэл гардаа авна уу? Хүчтэй багуудаа өрсөлдөж өнөөдөр шилдэгүүдийн тавтсан дээр харахангаар зогсоогүй ч гэлээ. Шилдэгүүдийн нэг байж чадсан Enjoyers багийн тамирчидаа бүгдээр амжилт хүсье. Enjoyers багийнхандаа талархал өвшүүлье. Одоо та бүхэндээ шагналыг үргэлжлүүлэн гардуулах гэж байна. Rising Star өсч буй Одбаг батламжийг гардуулах гэж байна. Зориг, хандлага, хамт олондоо үзүүлэх нөлөөгөөрөө ялгарсан ирээдүйн залуу тоглогчдод зориулагдсан онцгой шагнал билээ. Одоо өвжи Монгол багийн тоглогч Монголын Counter-Strike-ийн амьд домог Машинганы нэрмжтэй Rising Star батламжид шалгарсан тоглогчдыг бахархалтайгаар зарлаж байна. Ингээд шилдэгүүд тайснаа гарч иж хүндтэй батламжийг гардаа авна уу? Тавцсан дээр Эрг Имэн Тэгүсэбэн Сомья базар нарыг хүндэтгэж өрж байна. Өвжи Монгол багийн тоглогч Монголын Counter-Strike-ийн амьд домог Машинганы нэрмжтэй Rising Star батламжийг шалгарсан шилдэгүүдээ бүгдээр халуун баяр хүргэе. Эрг Имэн Тэгүсэбэн Сомья базар нартай талархал дэвшүүлье.
Та гурав Дорн аймгийн CS2-ын ирээдүйн одод юм шүү. Маш их нэрмжит энэ батламж нь та нарыг цааш тэмцэж өсч хөгжихэд хамгийн том уран зориг болох болно. Шилдэгүүд байж чадсан залуустаа бүгдээрээ баяр хүргэе, талархал дэвшүүлье. Сумын газар Машиганы нэрмжит Rising Star-ын шилдэг байж чадсан Сумын газар за найзгаа төлөөлж авч байна. Найз нь хараахан зааланд бас байхгүй юм байна. За баярыг алгач. Цахим Дорногов нэн тэргүүн цахимаар үндэсний хөдөлгөөн. Цахимаар нэн тэргүүн үндэсний хөдөлгөөн. Цахим Дорногов өдрөлгийн бидний хамтдаа үзэж сонирхсан гайхалтай цаг мөчийг бүтээлсэн e-спортын шилдэгүүд тодор шагналаар давсаар байна. Энэ удаагийн тэмцээний шилдэгийн шилдэг MVP тоглогч тун удахгүй тодорхож байна. Энэ эрхмийг би та бүхэнд алдаршуулъя. Энэ эрхэм бол Шамбала 2056 Академи Blue Sky баг энх төгсдөө. Энэ удаагийн тэмцээний MVP шилдэгүүдээ баяр алгаж жишээ. Хүндэт оролцогч дэмжигчтэй хүүхэд залуусаа өнөөдрийн тэмцээнд ялагдсан баг байхгүй. Учир нь та бүгд өрсөлдөх зориг гаргаж дижитал ертөнцид өөрийгөө туршиж үзсэн. Тэр нь аль хэдийн та бүгдийн ялалт байлаа. Цахим Дорногов хөтөлбөр Дорногов аймгийн залуу үеийн цахим ирээдүйг бүтээх зорилготой үргэлжилсээр байх болно. Та нар тэр ирээдүйн голд зогсох болно. Арга хэмжээг зохион байгуулсан цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам болон Дорногов аймгийн засаг дарга очир бүрийн бачиргал тэргүүтэй хамт олон болон оролцогч бүх баг, тоглогч, дэмжигчид та бүхэндээ шин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын e-спортын түүчээ болж яваа залгамж халаавуулсан залуустаа амжилт хүсье. Монгол улс мандтугай Дорноговчууд бадартай. Цахим Дорногов өдөрлөг цахимаар нэн тэргүүнд үндэсний хөдөлгөөн 2026 оны 3 дугаар сарын 25-26 үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд 17:30 минутаас үндсэн үйл ажиллагааны маань хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах 2 өдрийнхөө өдөрлөгийн үйл ажиллагааг дүгэн цагийн цаг хугацаанд бүгдээрээ хамт явуулдаг. Шагнал гардуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Шилдэгүүдээ маш их баярлалаа. 17:30 минутаас дуучин Young Movie болон бусад урлагийн тоглолтоор энэ 2 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан бүх арга хэмжээний шилдэгүүдийг тодруулж шагнал гардуулах үйл ажиллагаагаар эргэн уулзцгаая. За 2 өдөр үргэлжилсэн энэ өрсөлдөөнтэй тэмцээнд энэ сайхан спортод амжилт гаргаж шилдэг тоглогч боллоо штэ. Сэтгэлдээсээ овоолцохгүй яананд. Сэтгэл бол маш гоё байна. Төсөөлснөөс яалч илүү тэнцэн байлаа. Багийнхнаараа өмнө нь олон дуудаа тоглож ирсэн болохоор яалч тэрүүллээ.
туршлагатай байлаа манай. Багийн одоо танай багийн 100 тактика гаргаж чадваа энэ тэмцээнд эсвэл тэмцээний бас доонд өөрчлөгдөв үү? Гаргаж чадсан. Бэлдсэн юмар авсан. Бэлдсэн тактикаас. Өрсөлдөгч чинь хамгийн хэцүү тактик нь ямар тактик байсан бэ? Бэлдэгч нөө. Тэгээ хогоо сая гээл тэгэл сайднаас авж байгаа тактик сайн байсан да. Энэ тэмцээнд тийм ээ энэ спортод ингээд оролцоход өөрийн чинь хувьд ерөн багаар ажиллах ямар чадварыг бас суралцав. Хүмүүст сэтгэл зүй илүү чухал юм. Тэгээд багийнхныгаа үгэндээ оруулахад багийнхнаараа хичээгээл тэгээ. За энэ спортоор хичээлж байгаа бүх үе тэнгийн найзуудтай залуучууд дүү нартай хандаж сэтгэлдээ овалцгоо явж байна доо. Нэлээд сайн өрсөлдлөө. Энэ спортоор хичээлж байгаа бүх найзуудтай бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ сайн болоорой. баярлалаа. Амжилт хүсье. Хоёр өдрийн турш үргэлжилсэн өрсөлдөөнд тэмцээнд амжилттай оролцлоо. Сэтгэлдээ овалцгоо юм. Үнэхээр их баярлж байна. Манай багийнхан бас жоохон өөр хөргсөн ч гэсэн ер нь одоо бол айгүй их баярлж байна. Би бас өөрөө их азтай зон суулсан. Тэрэндээ бол амар их баярлж байгаа. Багийн зохион байгуулалтаас та нар яг төлөвлөгөөнийхээ дагуу ажиллаж чадваа. Өнөөдөр бол төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадсан. Яах вэ гэж орсон. Яг ингээд хожигдоо шандарч явах юунаас урам зориг авч хүч авж байна. Бид ч одоо бусад сургуулийнхын маань нэг хэцүү зонд хараад хасагдсан ч гэсэн өөртөө бол аяг амархан зонд таарсанд бол амар их баярлсан. Тэгээ тэрнээс л ер нь иш хүчээ авсан гэх юм уу? Энэ спортоор хичээлж байгаа тийм ээ үе тэнгийн болон бас өрсөлдөгч багуудтай хэдий ингээд тоглоом дээр өрсөлдөгч байсан тийм ээ. Энэ цахим ертөнцийн бас өөрсдийнхээ байр суурийг хүмүүсэд залуучуудад гаргаж өглөө штэ сэтгэлдээс овалцгоо яана доо. Ер нь хүн болгоно л одоо ихэнх нь энэ манай одоо шандад чих бисэдтэй болж байгаа. Тэгээд энэ спортоор хичээлж байгаа хүүхдүүд чих олон болсон. Тэгээд хичээл номоос сайн хийгээрэй. Тэгээд энэ спортоор хичээлийнхаа хажуугаар хичээлээ ч гэсэн таслахгүй ер нь хийгээрэй л гэж хэлээ. Энэ спортороос хичээлж байгаа ч гэсэн. Тэгээд хин тасгалжуулдаг вэ? Яг чиглүүлдэг вэ? Манай дасгалжуулагч уу? Манай дасгалжуулагч бол намайг ер нь уурлал багийнхаа гишүүдийг загнахад бол битээ уурлаад эн чинь угаасаа л ер нь хүмүүс алдчихж л энэ амжилтанд хүрдэг гэж ер нь тэгж хэлдэг. Намайг бол ер нь уурлахаар тэгээд манай дасгалжуулагч тэгээд лайвшралт юм дээ. Баярлалаа амжилт хүсье яана доо. За баярлалаа. За сайн байцгаана уу. За өнөөдөр хамгийн Дорногов аймагт хамгийн анхны удаа ерөнхий боловсон сургуулиудаа 6-аас 10 дугаар ангийн e-спортын турнамент тэмцээн буюу академик шилдэг тоглогчдыг шалгаруулах тэмцээн дээр манай холбоо анх удаа байгуулагдсан, саяхан байгуулагдаад анх удаа хамтарч ажиллаж байгаа. За энэхүү тэмцээнийг ерөн аль болох дэлхийн стандарт, Монголын стандартын жишг тийм турнаментуудад аль болох ойрхон байх гэж төхөө байх гэж ажил дээр маш их хичээсэн. Энэ дээр оролцсон баг тамирчдаас илүү шилдэг баг тодруулах гэхээс гол нь биш, цаашдаа илүү өсвөр ирээдүйд райсинг старсуудыг тодруулахыг зорьсон. Тэгээ энэ тэмцээн маань ч гэсэн ерөн хангалттай амжилттай гаргаж хүүхдүүд болон оролцогч багуудын коуч, дасгалжуулагч тийм ээ багш нарт сэтгэл төрсөн байх гэж найдаж байна. Тэгээ ер нь бол сэтгэл хөндөр байна. Анх удаа зохион байгуулж байгаа хувьд залуучуудын оролцоо идэвх хэр байна? Харьцангуй хэр байна? Төлөвлөж байж яснаас?
За анх ер нь бол яг үнэндээ хамгийн анх удаа ингээ ийм тэмцээн зохиож байгаа болохоор ар гэрийн хөвдөч төр сургуулийн хүүхдүүдийн хөвдөч төр ер нь ямархуу байх үнэлэмжиндээ ер нь бол яг сайн мэдэхгүй байсан. Харин энэ өнөөдрийн байдлаар яг бодит үр дүн бол хүүхдүүд маань энийг яг үнэхээр багийн спорт гэдгээр хүлээд авдаг болчиж ар гэр ээж аауд нь ч гэсэн энийг спорт үр хүүхдүүдийг дэмждэг болчиж сургуулийн зүгээс ч гэсэн Дорногов аймгийн хамгийн газрын зүгээс ч их дэмждэг болчиж. Тийм болохоор энэ маань маш их нүрнээр төвлөсөн. Үзэгч хүүхдүүд тэр байна, онлайнаар болон энд ирж ирсэн үзэгч дэмжигч хүүхдүүд нь маш их байна. Сэтгэл өр бүгд өндөр байна. Баярлалаа. Цахим спорт бас залуучуудыг уриалж ингэж байгаа танаа байгууллагт бас DSB телевизийн нэрийн өмнөөс баярлалаа. Тэгээ цаашдаа бас уламж тийм ээ энэ ертөнцид захим ертөнцид бас шинийг санаачилж тийм ээ ирээдүйн хүчтэй захим боловсралтай захим эрч хүчтэй залуучуудыг бий болгохын төлөө олон санаачлагтай ажлуудыг хийгээсэй гэж хүсэн өрөө. За манайх одоо Дорногов аймгийн e-спортын нэгдсэн холбоо гэж байгуулагдаад дөнгөж анхныхаа e-спорт төвнүүд дээр хандаж ажилласан. Цаашдаа 10 жилийн болон ерөнхий болон сургууль болон залуучуудаа угаасаа зөндөө олон тэмцээн явна. Тэгээ эндээс нэг ч ихсэн бид нэр эмзэн нэгдсэн сэнзүүг өөрийнхөө нутгаас дэлхийн нийт гарах зорилготой хоолын мөрөдлөл. За тэгээ ямар ч байсан баярлалаа бүгдэнд нь. За баярлалаа.